За цэцэг суманд уул уурхайн одоогийн төлөв байдлын талаар тавчтан асуулт авч өгнө үү? За цэцэг сумын Көшөт багт Моинка компани уул уурхай үйл ажиллагаа эрхлээд одоо 10 гаруй жил болж байгаа. За энэ бол Монгол улсын эдийн засгийн хувьд ярих юм бол 100% Гонконгийн хөрөнгө оруулалттай компани учраас засвал замаар нүүрсээ тээвэрлээд шууд хятад руу гаргадаг. За тэгээд уул уурхайгаас бол сум ор нутгийн төсөвт бол орж байгаа ордог байхгүй. Тэгээд сум багийн иргэд ажилтаа болно гэх дандаа туслан гүйцэтгэгч туслах ажилчид. Уул уурхайг дагаад одоо толгомдож байгаа одоо ямар асуудлууд байна? Тэр талаар бас туслан асуулт авъя. За уул уурхай яг олборлж байгаагийн иргэн тойронд бол утаад тордог. Тоос маш их гардаг. Инээс болж яг ойр орчмынх малын бэлчээр бол хар нүүрс үнсээр дарагдсан хүмүүсийнх нь одоо амьсгалж байгаа агаар нь тортгоор амьсгалсан ийм байдалтай байдаг. Мачтаас гадна бас бичил уурхайчдад нэм жанр гэж хочтой энэ хуваарийн ашигт малтмал олборлагчдад хууль эрх зүйн сургалт зөвлөгөөх талаар нь дэмжиж бас үйл зохион байгуулалтанд оруулах тал дээр нь хамтарч ажиллуулдаг энэ зөв юм уу гэж би үзэж байна. Би цэцэг сумын Көшөт багийн иргэн. Одоо би энэ дэрэд өөрөө бол яг зөв энэ Моинка компани эсэм манайхын байсан. Манайхын хөрөнгөд нэлээ амьдэрч байна. Одоо Моинка компани манай энэ дэрэд 8 жил 9 жил болж байна. Тэгээд манай гэрийн хүм маань өнгөрөөд 8 жил болж байна. Тэгээ би өөрөө 4 хүүхэдтэй нэг нь хөө алтсан. Одоо 3 сургуулийн 3 хүүхэдтэй. Моинка компанид ажиллаад одоо 7 жил гараа явж байна. Юу сард нэг 400 мянган төгрөгийн цалинтай. Тэгтээ яг одоо 7 хоног ажиллаад 7 хоног амраад. Тэгэхээр сард нэг 15 хоног ажиллаад 400 мянган төгрөгийн цалин авна. Тэг яг гар дээрээ бэлэн бодвол нийгмийн даатгалын шимтгэлийг хасаад нэг 340 мянган төгрөг авдаг сард. Тэгээ би одоо оюутан хүүхэдтэй, сургуулийн 2 хүүхэдтэй бас яхаа амьдралд хөрцтгүүлдэ. Тэгээд одоо зохицуулаад болгоод байна. Хурдан Моинка компани ирээгүй байсан бол бид нүүрсээ хангаараар олборлоод амьдардаг байсан. За одоо яг манай Көшөт уурхай дээр ихэд бол сум орнууд хөгжил талаар эндээс хийсэн ажил нэг алга. Олон жилийг улс төр жижиг хил амтай өнгөрөөсөн чи ашиглаж эхэлсэн Көшөтийн уурхай бидэнд урагшгаан хизээ өгөх юм бэ гэж цэцэг сумын иргэд асууж байна. Хаяа нөмөрт нь оршиж байгаа энэ сумаас олон иргэнийг ажилд авч хоолыг нь таслахгүй цалин өгч байгаа ч гэсэн хөгжил гэхээр зүйл бараг байхгүй. Цэцэг сум Көшөтийн амыг харсаар олон жил болж байна. Анх Көшөтийн уурхай 1971 онд орон нутгийн чанартай нүүрсний уурхайгаар байгуулагдаад нэг хэсэг ажилд зогссон байдалд ороод 90-ад оноос хойш ерөнхийдөө зогссон байдалд орсон. 2007 онд Моинка компани ерөнхийдөө цэцэг худалдаж аваад хайгуулын ажил 7 оноос эхэлж явуулаад 7-оос 10 оны хооронд нэмэлт хайгуулын ажил хийсэн гэж 87 сая тонн нүүрс энд ордын хэмжээнд байрыг тогтоосон. За уурхайн тоосчдыг бууруулахын тулд манайх тэрбум гаруй төгрөгөөр баяжуулах үйлдвэрийнхаа хашааг барьж байгуулсан. За дээрээс нь устдын системийг ашиглаж, дээрээс нь бороожуулах систем ашиглахаар төсөлд тусгаад ажиллаж байгаа. За тэнд ойролцоогоор одоо 2 сая орчим доллар зарцуулж байна. Эднээс бол уулнуудын миний хор бол одоо энэ
малчтыг бол сайхан ирүүл газарлуунуудаа ингээд шилжүүлээд юмдаас нэг үлж аварчиг наваад өччих тийм болтоод настай байх хэрэгтэй тэгдэггүй. Одоо энэ малчтыг бол тэгэл зөвдөнд найждаг байхгүй. Тэгэл гамаг бол нүүрсэн борлуулж ашиг олохын төлөө ажилладаг. Кити одоо дотоод алт гэсэн дундуур байдаггүй тийм талтаар. Бидний яг нэг 5 заасан төлөөл ингэж байж байгаа шүү. Яг нарийн ярих юм бол энэ номхоо бол ингэж цаашдаа ажиллах юм бол мал байтах одоо энэ хувьд бол хүн байгаагүй болно. Одоо тоослог бол амар хэцүү. Одоо ингээл өвөл ингээл одоо ачаал ихтэй үед бол энэ манайхан бол тоосон дотор тэгэл байдаг. Энэ үедээ одоо ингээл амар өдөртлөмөд хилдэг тэгэл тоодгүй тэгэл. Энэ арга хэмжээ аваад. Тэгээд сард гэдэг юм уу одоо ажилчтай эрүүл мэндийн үйлчлэгт хамруулдаг. Жилд нэг удаа авдаг. Аймаг дээр очиж нарийн ажил тардаг. Тэгэхээр энэ өвчлөл ажилчдын донд өвчлөл ер нь хэрэг байна. Гэхдээ одоо ингээл энэ жил бол нэлээх хүмүүс өвчтэй гарч яана гэдэг шүү дээ. Тэгээд бид нэр одоо яг нь уурхай төсчл амьдарч байгаад биднээс бол сайхан амьдарч байгаа гэж боддог. Яагаад гэвэл одоо орлоготой хүн ч одоо ингээл өдөрт ингээл ажлыг одоо харих чинь өөрөө нөгөө хоёрдугаар энэ ч одоо бид тэр энд ажиллаж байгаа гэдэг чинь нийгэм зүгээс бол ер нь гоё байхгүй. Яг цаашдаа игээд ингээд цаашаа игээд ингээд байх болж байгаа хэцүү талтай. Ийм л байгаа юм л да. Оо намайг цэцэг бадам гэдэг. Би Ажингор багийн уугуул иргэ. Би 1974 онд эвлэн илгээлтээр хөдөө гарч 6 жил хөдөө малдар байж байгаа. Тэгээд ховдын хөдөөж ахын техникумд орж суралцаад тийм 84 онд төгссөн. Тэгээд 84 онд төгсчөөд би малын эмчээр уугуул нутагтаа ирж цэгийн эмчээр 6 жил ажилласан. Энэ уул уурхай чинь 70 хэдэн оноос л эхэлсэндээ. Тэгээд эхлээд гараараа нүүр солборлдог байсан. Энэ Монголын өргөтгөлийн нэг компани орж иржсэн уул уурхай яаж яхад их сайхан ажилдаг байсан. Энэ тоосчлт моосчлт үгүй ард түмний амьдрал энэ сайхан уурхайхан чи 90 сайхан амьдралтай байсан шүү дээ. Бүтэн сайхан манайхны намарчдаг нэг сайхан уул байсан. Бүтэнд оройгоор ингээ тайраад одоо уулыг намтгаад тэгшилчих юм. Тэгээд тэгтэр чи бид нэр бас дотроо их л харуулсаж их л яах юм да. Одоо ашиггүй болвол одоо энэ улс оронд энийг зогсоох нь зөвштэй мүү? Хайрын сайхан нүүрсээ харь газрыг зөөгөөд баялаггүй болгож байгаа биш байгаа гэж би бодож ашиг нь бага юм болвол. Ер нь тэгээд малын эмч болохоор би чи бас энэ малын энэ уурхаагаас шалтаж тийм одоо өвчний юу болж гэнэ үү гэж би дотроо тэгэл бодож л явдیں۔ Тэ сайн байна уу гэж. Сайн байна уу. Тэ сайн намарч байна уу? Сайн намарч байна. Дээшээс үү? Сандлаатаа өдөө сурч гэж. Одоо энэ машин тэрэг ингээд яваад байдаг манус бол маш их хортоо нүцтэй. Харин байхын өдөр болгонд энэ олон машин чинь дүү шүү та. Харин тий бүр яав. Одоо бас нутнуунд их халгаатай манус бол хэцүү байна нэ. Тэгээд нэг хоол байдаг усуд нь бол мэдчихгүй. Манайхан ч одоо хамт мислэг хийх бол одоо үргэлж мислэнд орж юу ах биднэрт бол маш их хэцүү байна. Одоо хавжаа үргэлж байгаа. Ядаж хэцүү. Танаа манайхны хавжаа чи яг одоо Монголын компани бол одоо юу нүцгнөрөө одоо 5 км-ээс дотгош хавжаатай элүүд бол одоо нөхөө олголт болгоно ингээл одоо зарим төрүүлэлт нь олгосон л өгсөн манайс бол олгож ирсэн байхгүй.